За сайн байцгаана уу. За энэ өдрийн уншлаг хүрэх өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн уншлагаар Romance and Love гэдэг тийм. За ер нь хайрын харьцааны сэдв. Уншлах хийх чинь. За тэгээ өнөөдрийн сонголтын 3 карт. За яг ингээд сонгосон картаар шууд уншлагыг хийгээд явна гэсэн үг. За сонгох жоохон хугацаа өгөөд. За нэгдүгээр карт нь жоохон ойртуулаад харуулчих. Айгүй хөөрх юм сүнслэг. Юм хөөрхөн карт байна. За хоёр нь энэ. Хоёрдугаар группийн сонголтын карт. За гурав дахь нь болохоор энэ. За ийм 3 картаар уншлаг хийх гэж байна. За камерыг нэг шалгачаад. За гайгүй юм байна. За тэгээд уншлаганд оръё. За 3 дугаар групп биш. Хоёрыг иш нь олж тавиад. За 1 дугаар группийн уншлага. Cute. Юу гэж унтагч юм. Chost мэдэхгүй яг нэг гэсэн. Англи хэлээр яг дуудлагыг нь яаж цэвэр уншихыг сайн мэдэхгүй болчлаа нэг үг унших гэсэн чинь. За тэр чи яах вэ? За 1 дугаар группийнхний Romance and Love гэдэг Oracle Messenger эхлэнэ ер нь 1 дугаар группийн сонгосон хүмүүсийн хайрын харьцааны талаар Oracle Message. Oracle Message. It's safe for you to love. Таны хайрлах нь бол одоо ямар нэгэн аюулгүй юм аа гэж. За энэ True Love, жинхэнэ хайр. Жинхэнэ хайр гэж байна. За дараагийн Romance картаас Romance and Love картаас ахаад Oracle Message авна. За энэ Boundaries. Love may challenge your boundaries, protect them. This is the romance of the lifetime. Амьдралын цаг хугацааны жинхэнэ романсыг илэрхийлсэн картус гарч ирж байна. Love is the beautiful gene, embrace its imperfection гэнэ. За энэ хүзрүүдээс ерөнхийдөө хайрын одоо энэ хайрын харьцааны одоо ер нь яагаад учирсан одоогийн байгаа энергийг ерөнхийдөө гаргаж ирнэ л гэсэн үг шүү. За энэ 5 картаас юм байна. За тэгээд уншлах тарот хөзрүүр хийгдэн. Эхлээд хөзрүүдийг одоо Oracle картуудыг танд одоо яг за энэ бол хайрлах нь бол ямар ч аюулгүй юм аа. Open your heart гэд give to receive in the highest energy of all гэж байгаа байхгүй. Sorry. Ёо хоолоо. За энэ болохоор тийм зүрх сэтгэлээ нээгээд одоо нэг өгж авах нь бол тийм хайрын энергийг өгч авалцах нь бол тийм хайрын өндөр давтамжийн энергийг өгж авалцах нь бол ерөөсөө тийм одоо нээлттэй таны зүрх сэтгэл нээлттэй өгж авахд бол таны зүрх сэтгэл нээлттэй байна гэж. За энэ бол жинхэнэ хайрыг бүртээ this is the romance of the lifetime гэд энэ true love гэсэн хүзрийг сонгосон байна. Тэгэхээр энэ бол жинхэнэ хайр юм аа гэж. За дараагийн энэ boundaries гэдэг нь болохоор яг юуг илэрхийлсэн хөзөр вэ гэдэг дээр арай жоохон гүнзгий утгыг нь илэрхийлэх гэж оролдъё. За
хайр таны love may challenge your boundaries гэд хайр таны хил хязгаарыг сорж магадгүй гэж юм. Тийм. Хил хязгаарыг чинь сорих. Тэгээд тэднийг хамгаал гэж чинь protect тийм гэдэг. Хайр таны хил хязгаарыг сорж магадгүй. За шүү. Хайр бол үзэсгэлэнтэй замбраагүй байдал. Үзэсгэлэнтэй хэрнээ замбраагүй хайранд бол одоо нэг өстө төгс гэсэн одоо юу байхгүй тий. Тийм төгс хайр бол ерөөсөө тийм төгс байх албагүй. Одоо нэгсэндээ байгаагаар нь хүлээж авах. Хайр хичнээн ингээд замбраагүй учир нь олдохгүй одоо ийм эмх зэгцгүй юм шиг байдаг боловч тийм тэрний одоо тийм төгс бус байдлыг нь хүлээн зөвшөөр магадгүй таны нөгөө боддог төсөөлдөг одоо жинхэнэ хайр ийм байх ёстой гэдэг нэг бодол төсөөллөөс өөр бас байж болно гэдгийг илэрхийлж байна. За энэ үзрээр юу илэрхийлж байна вэхээр те хайраар хоосон зайг дүүрэх гэж яарахаас зайлсхий. Эхлээд дотоод сэтгэлийнхаа одоо тийм ханамжийг хайж эрэлхийлж олоо гэж байгаа байхгүй юу. Нэгсэндээ хайр гэдэг нь бол хэн нэгний хоосон орон зайг дүүргдэг тийм одоо юм бол биш ээ. Эхлээд өөрийнхөө дотоод сэтгэлээс одоо тийм нэг бүрэн дүүрэн гэсэн тийм сэтгэл ханамжийг одоо хайж олгоо гэдэг. Хайр бол таны бодож байгаа шиг ч юм уу одоо хэн нэгний яаж байгаа шиг одоо боддог шиг тийм төгс биш байж болно. Эмх замбраагүй. Тэгвэл тэрийг байгаагаар нь хүлээн зөвшөөрж байгаагаар нь хайрлахыг одоо жинхэнэ хайр гэдэг байгаамаа. Гэтэ энэ хайранд бол зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж өгж авалцаж одоо нэгсэндээ илүү сайн ойлголцсноороо жинхэнэ хайр бол одоо нөгөө яг ингээ нөгөө төгс бие бинийгээ ойлгодог байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг хоосон арин зайг чинь дүүргдэг нэг ямар нэгэн тийм нэг юм бол биш ээ гэдгийг одоо Oracle card message-үүдээр бол илэрхийлж байна. Тийм. За одоо тарот хөзрөөр. За нэгдүгээр группийнхний тарот хөзрөөс яг юу хэлэх гээд байна вэ? За энэ хоёр хөзөр гарч ирж байна. Энэ бол аюу гоё тийм Two of Cups байж яг жинхэнэ хайр сэтгэлийг илэрхийлсэн хамтдаа байгаадаа аз жаргалтай. За тэгээ ер нь нэг гэрүүл нэг баг те бие биендээ итгэж сэтгсэн тийм гэрүүл багийг илэрхийлж байна бас те. За high priestess зэрэг бол энэ бол танд өөрөө айгу тийм зүүн совинд чинь ч одоо нэг хэлж байгаа бах те энэ чиний жинхэнэ хайраа гэдэг ингээд нэг дотоод сэтгэлээс чинь ингээд нэг хайр ундраад ингээд буцлаад энэ нь болохоор яг юу гэхээр зүүн совин гэлэрхийлсэн карт байхгүй. Тэгэхээр зүүн совин энэ хүн чамтай одоо чи энэ хүнтэй бол нэг тийм амьдралд ингээд нэг хамтдаа одоо ингээд бие биенээ түшиж тулаад нэг баг болоод за тэгээд хайр сэтгэлийн харьцаан дээр ч гэсэн ихтгэлтэй үнэмшилтэй одоо ингээд урагшилж болох хүн юмаа гэдэг ингээд нэг дотоодын зүрх сэтгэл дуу хоолойноос ч танд ингээд нэг бас хилээд байгаа хаа. Өмнө нь бол та магадгүй ингээд нэг юм зогсон хүнд итгэж чадахгүй нэг иймэрхүү байдалтай өмнөх харьцаан дээр тиймэрхүү байсан болвол одоо бол энд нэгсэнтэй хайр сэтгэлийн харьцаан дээр хөдөлгөөн орж ирснийг илэрхийлж байна. Энэ нь бол тийм одоо өмнөх юмнаас бол өөр шүү гэдгийг одоо таны дотоод зүрх сэтгэл дуу хоолой баг танд хэлж өгж байгаа байхаа гэж хэлэх гээд байна. Тэгэхээр дотоодын зүрх сэтгэлийн дуу хоолойг сайн сонсохыг хэлж байна да. За 7-гийн тоогоор юу илэрхийлээд байна гэхээр жинхэнэ хайр сэтгэлд бол одоо нөгөө тий одоо өгөх авах гэсэн юм байхгүй яг л хоёр биенийхээ төлөө ингээ хамтдаа зогсдог тий бие биендээ итгэдэг. За тэгээд дээрээс нь
жинхэнэ хайр сэтгэлийг одоо олж харсан хүнд бол олж харсан учирсан хүнд бол одоо өөр олон сонголт юм байхгүй гэдгийг бол үнэхээр ингээд нэг тийм цаанаасаа ингээд зөвхөн энэ хүн чиний бүх ертөнц шиг ингэж орж ирдэг учраас өөр одоо тэр шалгуу эргүүлэх одоо өөр тэр ч юм уу энэ ч юм уу гэж ингэж бодогдох юм байхгүй. Яг л зөвхөн энэ хүн дээр ингэж нэг одоо тогтож тий. За байх нь бол өөрөө жинхэнэ хайр юм аа. Бүх дэлхий бүх энэ чинь дэлхий гэсэн карт гарч ирж байна. Тэгэхээр энэ нь бол ерөөсө хайрын төгс хэлбэр юм аа гэдгийг илэрхийлэх гээд байгаа байхгүй юу. Одоо нэгсэнтэй өөр хэнийг ч харахаа байлждаг жинхэнэ хайр тийм ээ. Зөвхөн тэр хүн баг одоо таны бүх ертөнц юм шиг. Одоо бүх дэлхийгийн хамгийн гайхамшигтай, хамгийн аз жаргалтай, хамгийн эрх чөлөөтэй, хамгийн хайранд домбосон хүн нь одоо та болсон. Тэгээд энэ хайр нь өөрөө таны хувьд тэр хүний ч хувьд адилхан нэгсэндээ бүх ертөнцөө тийм бүх дэлхий гэж хэлдэг. Тэгэхээр нэг тийм халуун хайр, жинхэнэ хайр дурлалтайгаа умбаад уучраад одоо яг тэрнээс өөр хин нэгнийг олж харахаа байжсан хайр сэтгэлийн хувьд одоо яг л тэрнийхээ төлөө одоо бүр ингээл нэг тийм хөөрхөн энэ хоёрыг харж байгаа үстэй тийм ээ. Одоо нэг тийм даацран дээр нь үнсээд байгаа юм уу яагаад байгаа юм нэг хайр энэ аягийг бол тэр нь хайрыг илэрхийлдэг тийм аягаар. Тэгээд энэ хайрын аягнаас одоо нэг хөөрхөн алтан загас шиг юм гарч ирэл одоо өөрийг чинь их аз жаргалтай болол хайртай шүү гэл хайртай шүү гэл хөөрхөн ингээд үнсэл зүрх сэтгэлийг чинь догтлуулаад бүр ингээд одоо энэ хүнтэй байгаад үнэхээр одоо тэр аз жаргалтай байгаад байна л да. Одоо тэгвэл хоёулаа баг энэ хоёрхан шувуу энэ дэр турсан байна те. Хоёр шувуу хосоороо одоо тэнгэрт өндөрлөгт те. Нэг хүний ертөнцөөс тусдаа гарцсан юм шиг маягтай л. Их л тийм хайр аз жаргал дуумбуж байгаа. Умбуж байгаа тийм хайрцаг илэрхийлж байна. За тэр хайрцаан дээр бол үнэхээр одоо нэг гал шатаж байна гэдэг шиг те. Одоо өстө нэг дотоод сэтгэл зүрх сэтгэлтэй бүр нэг энэ одоо галыг илэрхийлж байгаа байхгүй. Үнэхээр ингэ шатаж байна. Тэнд доороо сууч тэр энэ тарих зүрхэн дээж тэр үнэхээр одоо тэр хайрын хайрцаанд бол шатаж байна да гэдгийг илэрхийлж байна да. За их л аз жаргалтай сайхан тийм байгаа хүмүүсийг илэрхийлж. За энэ дээр бол одоо нэг тийм яриа тэлээд байх юм баг байхгүй юм байна тий. Нэг аз жаргалтай жинхэнэ хайр сэтгэлээ болоод хин нэгэн ч болтгоо ингээд нэг аз жаргалтай умбол байж ивэл аштай юудаа л гэж л одоо тий болоо штэ л гэж л одоо хэлнэ штэ тий өөр юу аах вэ тий. Одоо нэг өөрийг чинь хамгаалдаг аюулгүй тав тухтай бүсийн одоо нэг тийм орчинд ингээд орсон юм шиг мэдрэмжийг таныг төрүүлж байгаа бох тийм. Хамт байхад аюулгүй мэдрэмж тийм нэг тийм амар амгалан мэдрэмж, нэг түшигтэй мэдрэмж энтрийг танд өгж байгаа хаа энэ харьцаа тийм. За одоо л тэгэхээр та яг юу бодож байна гэхээр одоо яг тэгэхээр та юу бодож байна гэхээр одоо л энэ амьдрал нэг тийм одоо нэг шударга ёс тогтч чинь гэдэг шиг тий одоо нэг хайрын ертөнцийн хайрын бурхан биднийг ивэжээ тийм болохоос бид одоо тий юм нэг юм жинхэнэ ингээд зөв тогтлоо олоод ингээд нэг юм тэнцвэртэй байдлыг хадгалж олж ирж гэн да гэдгийг одоо тий харж байгаа нэгсэнд хайрын бурханы ивэлд багтлаа гэсэн шиг тий бид хоёрыг одоо хайрын бурхан адислаа гэсэн шиг нэг тиймэрхүү тий одоо л нэг жинхэнэ шударга ёс тогтлоо гэдэг шиг өмнө нь яг магадгүй энэ хайрын харьцаанд нэг жоохон хөдөлгөөнгүй үл итгэх байдал айдас энэ төр байсан юм шиг байна. Тэр мэдээж тийм хүн болгонд цаг хугацаанд хайр сэтгэлийн харьцаа жинхэнэ хайр гэдэг юм цаг хугацаанд ирдэг учраас тий наан нэг гэсэн то сургамж ирсэн байдаг байхгүй юу. Жинхэнэ хайр гэдэг юмнаас яг юу хүсэх ёстой юм ямар байх ёстой юм гэдэг тал дээр эхлээд хичээл орж байгаад дараа нь жинхэнэ хайртай учруулдаг гэсэн үг шүү тий. Хорвоо ертөнцөөр нь. За өөр хэлэх мессеж байна уу? Ер нь нэг хэлээд байх юм байхгүй сайхан. За энэ бол энэ хайрын харьцаа нь өөрөө энэ амьдралын таны одоо нэг заяа зурганд багтсан магадгүй нэг за энийг чинь хань хаа гэж хэлэх гээд байна. Энэ өөрөөсөө нэг амьдралын тойрог гэсэн хөзөр гарч ирж байна. Тэгэхээр таны заяа зурганд чинь багтаж орж ирж байгаа таны заяаны хань бахаа гэж тий хөзөр бол тийм юм гаргаж ирж байна.
Тэгээ өөрийн зүрх сэтгэлийг нээлттэй байлгаж ингэж чөлөөтэй ингэж өгж авалцснараа одоо дотроо ямар нэг юмыг хадгалах биш ерөөсөө бүхэл байдлаа чөлөөтэй илэрхийлснээр нэгсэндээ сайнтай муутайгаа хамаг юмаа илэрхийлснээрээ тэр хүнтэйгээ илүү хурдан ойлголцож илүү нэгэн одоо нэг цул бүл болоход ингээд нэг илүү хурдан одоо юу анаа л гэсэн үг ойлголцноо л гэсэн үг. Тийм болохоор энэ дэр танд нэг open your heart энэ хайр бол одоо нэг хамгаалагдсан хайраа гэж хэлсэн шүү дээ. Аюулгүй гэдэг тийм. Тийм болохоор нэгсэнтэй итгээд зүрх сэтгэлээ нээж болно л гэсэн үг. Өөрийнхөөрөө байж болно л гэсэн үг. Яагаад гэвэл өөрийнхөөрөө байсан ч таныг хайрлах хүнтэйгээ та учирцсан л гэсэн үг. Одоо түүнээс биш хин нэгний хажууд дүүрээс гэх ч юм уу, сайн хүн болох гэх юм уу, эсвэл одоо хөөрхөн хин нэгэн одоо гоё байх гэж тийм амир ягаад гэвэл ямар байсан ч таныг байгаагаар чинь хайрлахын нэгэнтэй учирсан л гэдгийг хэлэх гээд байна л да. Тийм болохоор нөгөө хүний амьдрал чинь өөрөө одоо нэг жүжиг тоглоод яваад иж болохгүй хизээ нэг өдөр яг л нэг өөрийнхөө хөрсөн дээр буугаад яг л байдаг дүр төрхөн дээр хүртэл ирнэ. Жишээ нь одоо зүгээр энгийн нүрэ будах жишээгээр яриа л да. Найз залуудаа ч юм уу найз бүсгүүдээ гоё харагдах гал байнгын одоо ингээд нэг айгу ингээд их гоё анхаарад ингээд явдаг байлаа гэж бодъё. Гэтэл тэр чин гэрүүлийн амьдралд ороод жинхэнэ хайр сэтгэлийн харьцаанд ороод жинхэнэ гэрүүлийн амьдралд нэг гэрт ч юм уу ингээд амьдраад ирэхин цагт өдөр болгон одоо чиний унтж байгаа дүр төрхийг харах болно тий. Чиний бодоггүй байгаа дүр төрхийг харах болно. За тийм болохоор одоо нэгсэнтэй итгэж болох харьцаа учраас яг өөрийнхөө байгаагаараа одоо нэгсэндээ байж болно л гэж хэлэх гээд байгаа юм байна л та тийм. Тэгээд ерөөсөө хүнч бай хайрч бүх юм төгс биш ээ. Тэгээ байгаагаараа бие биенийг хүлээж авч байгаа нь өөрөө жинхэнэ хайр юм аа гэж хэлэх гээд байгаа. За айгүй тийм хөөрхөн гоё инэрхтэй тийм жинхэнэ хайр сэтгэлтэй умбаад бүр за энэ хантайгаа учирсан болов гэмээр тийм сайхан гоё уншлаг боллоо гэж бодож байна. Гоё сэтгэл хөнгөрөөд их сайхан боллоо миний хувьд ч гэсэн энэ уншлагыг уншаад тий. Нэг хүн болгоно нэг өөрийн гэсэн цаг хугацаанд учирдгаа л гэдэг шүү дээ тий. За энэ хантайгаа. За энэ хэд маань учирсан юм шиг байна. Өөр сонгосон хэд маань бол учирсан юм шиг байна л гэж хэлбод байгаа шүү. За ингээд 1-р группийн уншлага өндөрлөе. За одоо 2-р группийн уншлага. 2-р группийн хөзрөөр. За 2-р группийн энэ хөзрийг сонгосон хүмүүст маань Romance Angels картаар мессеж авъя. Romance Angels картнаас мессеж. Romance Angels. жоохон нэг альва нэг юм давтаад байгааг илэрхийлж шүү. Таны романтик амьдрал бол одоо нэг тийм юм давтаад автах. Very soon гэж нь маш удахгүй гэж тий. Clearly decide what you want to. That comes to you now. Таны хүсэж байгаа юм чинь тун удахгүй тийм ирнэ л гэж. Гэсэн утгын маягийн хөзөр гарч ирж байна. Romantic feelings. Your feelings are real and worth exploring гэж байна. За таны сэтгэл мэдрэмж бодол ер нь бол тийм үннийг одоо нэг тийм зөв тийм үнэн нэгсэндээ feelingsтэй итгэж болох. За romance and love картаас нэг 2 oracle message авъя. Alone time. Ганцаараа байхыг илэрхийлж байна. Зарим үед ганцаараа байх нь бол таныг өөрийгөө одоо нэг яг ойлгоход маш их туслана гэж. За
За энэ юу гэж нэ? Адал явдал гэсэн карт гарч ирж байна. За ингээд юуны Oracle message-үүдээ гаргачлаа. За Oracle message-үүд маань яг юуг илэрхийлэх гээд байна вэ гэдэг дээр. За энэ дээр бол та альва нэг юмд нэг жоохон донтоод байна гэдгийг илэрхийлэх гээд л тэр нь одоо хин нэгэн залуу ч юм уу хин нэгэн бүсгүүдтэй одоо тэрний нэг жоохон ингээд нэг хит их автах донтно гэдэг ч угаасаа хит их автахыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр жоохон автаад байгаа хаа жоохон хит их татагдаад тий. Одоо тэрэнгүү бол нэг тийм бас хэцүү ч юм шиг тий. Цаг хугацаа бас тийм одоо нэгсэнд хамаарсан байгаа тэр энэ арга codependency гэдэг нь болохоор одоо нэг тэр хүнээс хамаарч чад байгааг илэрхийлээд байгаа байхгүй юу? Хин нэгэнд хамаарч чад байгаа тийм. Энэ болохоор донтолт болохоор таны романтик амьдралд нөлөөлж байна гэсэн. Яг хэн нэгэнд хитрхи сэтгэл татагдаад нэг тийм байгааг л илэрх нэг донтоод авч байгаа тийм ээ. За маш удахгүй гэдэг дээр энэ дээр болохоор маш удахгүй. Ер нь тун удахгүй. Юу хүсэж байгаагаа тодорхой шийдээрээ. Ингэснээр тэр зүйл одоо танд ирнэ. Тийм. Та яг юу хүсэж байгаагаа тодорхой шийдээрээ гэсэн байна. За энэ болохоор romantic feeling гэсэн болохоор romantic feeling гэсэн зүйл маань болохоор юу хэлэх гээд байна вэ? Таны мэдрэмжүүд бодит бөгөөд тэгээд тэр мэдрэмжийнхаа талаар жоох ингээд нэг судлагч байх уу ингээд суралцах одоо нэг өөрийнхөө мэдрэмжинд итгэх яг тэр талаас нь гаргаж ирж байгаа хөзөр байна. Тэгээ карт байна. За alone time гэдэг нь ганцаараа цагийг өнгөрөө. Энэ нь таны харилцааны талаар тодорхой ойлголттой болоход тий одоо нэгсэнтэй энэ харилцааныхаа талаар за би ер нь яагаад энэ хүнд ингэтлээ татагдаад байна. Ер нь одоо яг өөрийнхөө дотоод дуу хоолойг сайн сонсоод ганцаараа цагийг өнгөрөөж байгаа юм болохоор танд энэ харилцааныхаа талаар одоо тодорхой ойлголттой болоход ч тус олно гэдэг байгаа. Тэгэхээр зарим үед ганцаараа цагийг өнгөрөөх нь танд ашигтай гэж хэлэх гээд байгаа юм. За хүн чинь нэг эргэцүүлж бодох ер нь яг би яагаад энэ хүнд ингэж татагдаад байна. Яг юунд нь болоод байна гэх жишээгээр тий одоо нэг юм бодох цаг хугацаа хэрэгтэй байдэн шүү дээ тий. Тэрийг хэлээд байна л да. За adventure буюу адал явдал тий. Хамтдаа адал явдлыг эрэлхийл. Энэ нь таны аялалд сэтгэл хөдлөлийг нэмнэ. Хамтдаа байх одоо тэр хөвгөлтэй зугаатай сайхан цаг мөчүүдийг одоо тийм яавал тийм адал явдалтайгаар хамтдаа байх вэ гэдгийг эрэлхийлээ гэж юм тийм. За тэгэхээр хамтдаа цаг мөчийг яавал гоё хөвгөлтэй зугаатай илүү сайхан өнгөрөөх вэ гэдэг тал дээр мессеж гарч ирсэн юм байна. За одоо тарот картаасаа үндсэн уншлага. За 2 дугаар группыг сонгосон хүмүүсийн минь болж байгаа тэр хин нэг хүнтэйгээр романс нь хайрын амьдрал нь яг ямар хөө байгаа вэ гэж. Хайрын амьдрал нь ямар хөө байгаа вэ? Хайр сэтгэлийн амьдрал нь ямар хөө байгаа. Энэ одоо хэдэн карт вэ? 4. За вау. Нар шиг гэрэлтэж байгаа юм шүү. 6 7. За. Тань руу нэг ирж яваа энерги байна шүү. Ирэх нэ. Одоо ер нь эцсийн бүлэгтээ тий танд айгүй ихээр татагдаад romantic feeling гэстэйгээ ер нь тийм тун удахгүйгээр татагдаад Вэрис үн гэж байгаа хгүй маш удахгүйгээр тань дээр ер нь ирэх замыг сонгож байгаа юм шүү дээ. Ер нь одоо тантай байхаар шийдээд хин нэгэн тань руу ирэх гээд байх шиг байна шүү ер нь тийм. Шийдээд сонгоод тантай хамт байхыг тийм. Тэгээ хамтдаа илүү цагийн хөвгөлтэй жаргалтаа сайхан өнгөрөхийн төлөө
хин нэгэн таны амьдрал руу тэр одоо тэр цааталтай байгаа одоо юу гэх нэг тэм сэтгэл хангалуун биш эрүүл тэмцэлтэй ч юм уу нэг болохгүй байгаа амьдралыг орхиод тань руу ирэх сонголтыг хийх гэж байх шиг байна да гэж хэлэх гэж шүү. Тэр цааталтай нэлийн тэм сэтгэл зүйн шарахтай өмнөх энэ амьдралын одоо тэр холдоод салаад болоод орхиод ирэх гэж байгаа газраа бол бас нэлээд тийм одоо бас тийм амаргүй байсан юм байна гэж. Тийм амаргүй байсан юм байна. Тэгээд тэр өөрийн сэтгэл зүрхийг нь шархлуулсан тэр газрыг орхиод одоо тантай амьдрах нь, тантай байх нь, таныг сонгох нь илүү их боломжуудыг өгөөд магадгүй тантай ирээд шинэ амьдралыг босгохыг бүтээ. Энд одоо энэ жирэмсэн бүсгүй байна л да. Дээрээс нь ингээд ургац хурааж ин тэ. Тэгэхээр энэ хүний хүсэл нь таныг сонгоод тантай байх нь илүү ахин дахин шинэ амьдралыг босгож бүтээгээд илүү олон боломжуудыг ингээд сайн сайхан цаг мөчүүдийг хамтдаа өнгөрөөё гэж шийдээд ирэх сонголтыг хийх гэж байгаа болов гэсэн энэ нэрэг бол гарч ирж байна шүү дээ. Та сонгогдож байгаа юм байна да тэгэхээр. Тань дуудахгүй загтал ирнэ. Загтал байдаг юм уу, мессеж байдаг юм уу, утасны дуудлага байдаг юм уу? Гэхдээ энэ нь илүү одоо нөгөө нэг одоо юу гэх юм мессежээр ирэх магадлал их өндөр байна л да. Чатаар байд юм уу, лайнаар байд юм уу, одоо тий өөр нөгөө мессеж илгээдэг юу байдаг үлээ тийм янз янзын тийм инстагаар байд юм уу тий ингээд танд ингээд удахгүй юм тийм гоё хайрын загтал мессеж ирэх баха. Та нэг өсөндөө энд ингээ энэ хүнийг хүлээгээд байна л да. Энэ хүнтэй хамтдаа цагтаа байсан сайхан мөчүүдийг өнгөрөөснөө бодоод тийм болохоор ганцаараа байх үедээ та яг жинхэнэ юу хүсэж байгаа вэ гэдгийг ингээ таныг бодож боловсруулад үнэхээр энэ хүнийг хүлээж авахд бэлэн үү тий. Үнэхээр энэ хүнийг ингээ амьдралдаа оруулж ирээд хүлээж авахд бэлэн үү гэдэг талаасаа бодоод магадгүй тэгээд энэ хүнд ингээд холын зайны харьцаа ч юм уу нэг тодорхой хэмжээний нэг тийм зайны харьцаа байсан юм шиг байна шүү тий. Онлайн байна уу? Эсвэл одоо тийм нэг хэсэг хамт байж байгаа тусдаа байцсан. Тэгээд эргээд нэг уулзаж учрах гэж байгаа хүмүүсийн биенийгээ сонгоод ер нь тийм тэгээд нэг ирээд захтал удахгүй танд энэ нөгөө тэр мэдээлэл нэрх баха тий. Хайрын захталч гэх юм уу одоо тий. За таныг сонгоод тань дээр ирэх гэж байгаа шүү гэдгийг тийм тэр хүн бол одоо үндсэндээ ингээд энэ хааны аяг гэдэг нь бол одоо маш их тийм гоё сэтгэл сайтай чин сэтгэлээсээ харьцаж байгаа одоо хүний илэрхийлэлтэй. Тэгээ ихвчлэн манай энэ үзэж байгаа улсууд эмэгтэй хүмүүс голдуу байгаа ах. Тэгээ хэн нэгэн хүн таныг зориод тийм ирэх гэж байгаа хүмүүс нь эрэгтэй хүмүүс байх болов уу гэсэн магадлал нь маш өндөр байна. Гэхдээ цөөхөн тохиолдолд эсрэг хүснийхэн байж болно. Тэр ерөөсөө үүсэх юм ерөөсөө байхгүй шүү тий. Таны хажууд юм уу тантай хамт байвал тэр хүнд нэгсэндөө энэ нөгөө зүрх сэтгэлийн шарах өмнөх энэ нэг өөрийг нь яатсан бүхнээс таныг одоо намайг эмчилж өгнө тантай хамт байхад ингээд нөгөө зүрх сэтгэл нөгөө хайлан уйран урсна гэж байгаа штэ энэ лаа шиг тий. Яг энэ лаган дээр илэрхийлсэн шиг одоо тантай хамт ойр байхад одоо нөгөө өөрөө хамгийн их тийм таатай одоо зүрх сэтгэлээсээ бүр нэг хайлан урсна яг нэг өөрийнхөө байгаагаараа одоо нүцгэн үннээрээ гэсэн үг шүү дээ. Нүцгэн үннээрээ хамтдаа байж ингэж чадаж тэгээд энэ нэг юм сэтгэлд нь нэгсэнтэй юм гоё ингээд гал бадарнаа гэж энэ хүн бодож сонгож байгаа учраас тань дээр ирэх гээд байгаа юм байна. Тэгээд шинэ амьдрал нэг гэдэг чинь шинийг илэрхийлж байгаа тий. Шинэ бүхнийг илэрхийлж байгаа. Тэгэхээр тантай шинээр бүхнийг ингээд нэг эхлүүлэхээр таныг сонгоод танаас нэгсэндээ бараг нэрээ аврал ирж байгаа юм шиг энэ зүрх сэтгэлийн энэ харьцаа энэ хэцүү байсан цаг үеүүдийг тэнд нь үлдээгээд таныг сонгоод ирэх гээд байна гэж. За тэгэхээр тантай аз жаргалтай гэр бүлтэй ч юм уу найз нөхдөдтэй ч юм уу ингээд дотн сайхан нэг гэр бүл болж нэг найз нөхөд болж ингэж хамтдаа цаашдаа урагшлахыг хүсэж байгаа юм байна гэж хэлэх гээд байна.
За энэ гоё мессеж сонсож байгаа хүлээж авч байгаа улсуудад одоо баяр хүргэе. Та бол яг ингэ сонгогдоод ирж байгаа тий. Тэр хүний тайвшрах орон зай, тэр хүнийг одоо хайлан урсгах ийм гоё тийм харьцаанд байх гэдэг. Тэгээд энэ хүнтэй бол угаасаа та нэгсэндээ бас уулзрах ёстой хүн ч өө. Энэ чинь одоо Вилла Портон өдөр байгаа байхгүй тий, амьдралын тойрог гэсэн өдөр. Тэгэхээр энэ харьцаа танд угаасаа ирэх ёстой байсан. Тэгээд энэ нэг гэдэг үзрээр бүх юмний эхлэл, бүх юм бүрэн дүүрэн болж байгаа илэрхийлж байгаа шүү дээ. Тэр хүн ирснээр таны ганцаараа амьдрал дуусч та нэг юм бүрэн бүтэн тийм гоё нэг тийм дүүрэн жаргалтай хүн болно гэсэн үг. Одоо нөгөө ганц хүн гал болдгоо юу лээ, ганц мод гал болдгоо, ганц хүн айл болдгоо гэдэг шиг одоо энэ хүн ирж ич таны амьдралын бүтэн айл болж, бүрэн дүүрэн болж ингэж нэг тийм сайн ирэх ёстой хайрын харьцаа нэг хүн чинь танд ирэх гээд байна. Гэхдээ тэр хүн нэлээ сэтгэлийн шархалж шаналаад тэндээс нь та эдгэж ангааж өөрийн болгож авах хүн нь байгаад байна. Таныг сонгоод ирж байна. За ойлгомжтой. Их сайхан хайрын харьцаа танд ирж байна. За танд баяр хүргэе. За ингээд 2 дугаар группийн маань уншлаа. Өнөөдрийн энэ хайрын сэдвтэй уншлагууд маань их гоё хөнгөн нэрхтэй. Аюу гоё тийм ер нь тийм гоё уншлагууд болж байна гэдгсэн чинь миний сэтгэл хүртэл хөнгөрөөд их гоё байна л да. Надад бас. Яг нэг уншиж байгаа уншлагын энерги бас нөлөөлдөг л дөө хүний. За одоо 3 дугаар группийнхан. За энэ өдрийг сонгосон хүмүүсийн 3 дугаар группийн уншлага. За 3 дугаар группийнхэнд зориулагдсан Romance and Love. Romance Angels картаас мессеж авъя. Romance Angels. Romance Angels картаас 3 карт авна. Your love life is being affected by children. За хөөрхөн магадгүй энэ багийнх нь хайр, анхных нь хайр, бага насны хайр, эсвэл бүр урд төрлийн учрах ёстой хүн ч байж болно. Нэг тиймэрхүү. За энэ хайр бол аюулгүй юм а гэдэг байгаа шүү. Энэ хайр бол ерөөсөө аюулгүй, зүрх сэтгэлээ нээгээд одоо харьцаж болно. Тий. За forgiving and learning гэж юм. Тий, forgiving гэдэг нь болохоор өршөөх, бас одоо learning гэдэг чинь суралцах гэсэн үг. Тэгэхээр is your release and heal the past. Таны өнгөрснийг эдгэж ангаах. Тий. Таны өнгөрсөн тохиолдсон учирсан бүхнийг эдгэж ангаах. Тэгээд энэ хайрын талаар одоо таныг одоогийн цаг мөчтөө байж одоо сурах, одоо байгаагаа хайрлах тал дээр танд ингээд нэг туршлага өгөх, бас өмнөх өнгөрснийг өршөөж явуулах. За тийм одоо учрал тохиол танд одоо тийм боломжийг өгж байгаа харьцаа юм аа гэж. За Romance and Love картаас together гэсэн тийм хамтдаа гэсэн. Find joy in the simple pleasures just being together. Хамтдаа байхад одоо энгийн юмнаас ч одоо тэр нөгөө нэг аз жаргалыг хүртэж, энгийн юмнаас ч одоо байгаа бүхнийг одоо юу гэдэг мэдэрч сурах одоо хэн нэгэн чинь шүү. Тэр хүн магадгүй тийм онцгой, сонин, содон одоо мөнгөдөө баян ч юм уу, царайлаг мөнгөлөг одоо юу гэдэг тийм хүн бол биш байх магадлалтай. Гэхдээ хамтдаа байгаа хэн нэгний харьцаанаас та өөрийгөө эдгэж ангааж, өнгөрснийг тавьж уучлж явуулж тэгээд энэ хүнтэй зүгээр хамтал байхад жаргалтай тий.
тэр хүн танд одоо нэг онцгой юм юу ч өгөхгүй байгаа байж болох ч хамтал байхад жаргалтай гэдэг юмыг одоо танд нэг ойлгуулах гэж ч юм уу учирсан тийм харьцаа шүү гэж хэлэх гээд байна. The long distance. Энэ бол холын зай гэж энэ холын зайг илэрхийлж байгаа харьцаа. Энэ магадгүй энэ дэр хүүхэд ахуй үедээ одоо хайртай дуртай ч юм уу хайртай харилцаатай байжгаад сүүлд одоо ингээд эргэж учирж байгаа хүмүүс байх магадлал бас байгаа даа л да. Яг л энэ хүн таны энэ бага насны гинэн цайлган хөөрхөн хүүхдэрээ байсан ямар ч гэмтээгүй байсан ариун цагаан сайхан сэтгэлийг эргүүлж танд авчрах хин нэгэн байх магадлалтай байх гэдэг л да. Одоогийн учирчаад байгаа энэ хүн чинь. За тэгээд love knows, love хайр болохоор тий цаг хугацаа орон зайг даван туулаад тийм цаг хугацаа одоо энэ long distance нь болохоор холын зай харьцаа ч байж болно. Тэгээд хичнээн хол байсан ч жинхэнэ хайр бол цаг хугацаа орон зайг даван туулаад таныг эдгэж ангаахаар таныг нэгсэндээ дутууг гүйцээж дундуурыг дүүрэхээр эргээд ингээд танд онцгой юм өгөхгүй байгаа юм шиг хэрнээ танд хамт байхад л энгийн юмнаас энгийн нэг жижигхэн одоо юмнаас аз жаргалыг одоо тайвширлыг эдгээл дангаалтыг тий одоо мэдэж болдог юмаа гэдгийг ойлгуулах гэж эдгэж ангаах гэж ирж байгаа хайрын харьцаа ямаа гэж хэлэх гээд байна. Таны одоо тий бодож үзэж байгаа хүн чинь тийм ээ. За одоо тарот картаас тарот хөзрөөсөө за уншлагыг өөр яг юу хэлэх нэ. За 3 дугаар группийнхэнд зөвлөсөн тарот картын мессеж авъя. 3 дугаар группийнхэн зөвлөсөн тарот картын мессежүүдийг харж байгаа бодож байгаа хүнтэйгээ за ер нь тийм харьцааных нь энергийг гаргаж өгөөч юу. За энэ дэр яг юуг илэрхийлээд явж байна вэ гэхээр хайр гэдэг юмны талаар одоо танд нэг өсөндөө маш их тийм хичээл орж ирэх гээд байна. Хайр гэдэг юмны талаар та анхан магадгүй арай өөр ойлголттой байдаг байсан байхаа. За энэ дэр таныг одоо яг өөртөөгөө тулж ажиллаж хайр гэдэг юм чи яг жинхэнэтэй, амьдралын аз жаргал гэдэг юм чи яг жинхэнэтэй. За эсвэл хань гэдэг юм чи одоо яг үнэндээ жинхнээсээ бол яг юу байдгийм бэ гэдэг дээр таны энэ өмнө бодож исэн бодол сэтгэл мэдрэмж юмыг ингээд тис өөрчлөхөөр та өөрөө өөртөө нэгсэнтэй ингээд хөдөлмөрлөхөөр ингээд хөдөлмөрлөнө гэдэг нь тийм одоо ингээд тулж ажиллана гэсэн үг шүү дээ. Одоо дотоод сэтгэлтэйгээ хайрын талаарх мэдлэг одоо бодож исэн бүхэнтэйгээ тулж ажиллана гэсэн үг. За тийм одоо өөрчлөлтийг танд ингээд авчирхаар одоо нэг ингэж байгаа шүү дээ. За хайр бол за мөнгө төгрөг амьдралын боломж намайг нэг сайхан амьдруулчих, намайг нэг зовоохгүй одоо бүх юмыг мэн ингээд хангаад ингээд цатгалан амьдруулчих одоо боломж хүнтэй л би суун. За тэгэд хайр бол яах вэ одоо эцсийн бүлэгт одоо амьдрал ингээд хангалуун боломжийн байхад яг цаг дээр бол хайр бол тий одоо нэг тийм юу биш одоо юу гэх юм бараг тийм чухал биш энтергээ бодож исэн тийм төөрөгдөл байсан байлаа гэд бодъё. Байсан бай. Таныг тийм байсан гэж хэлэх гээгүй. Тий. Тэгээ ер нь тийм бодолтой ингээд нэг жоохон байсан байлаа гэд бодоход яг цаг дээрээ тулахаар хайр гэдэг юм чинь ерөөсөө тэр хүнээс юу ч хүсдэггүй. Юу ч хүлээдэггүй. Тэгтээ яг байгаагаар нь хүлээж аваад тэгээ ерөөсөө хайр гэдэг юмд ингээд танд өгөх юм байхгүй ч гэсэн ерөөсөө сэтгэлээс өөр юм байдаггүй юм байна. Тэр сэтгэлийг нь авахаар өөрөө хэр зэрэг их одоо тэгэж их нэг тийм одоо аюулгүй амар амгалан тайван байдлыг мэдэрч өөрийгөө ингээд зүрх сэтгэлийг ангааж тэгээд тэр хүнд танд хүн харахад бол одоо бодитоор ингээд өгөөд исэн юм байхгүй юм шиг хэрнээ танд ямар их сэтгэлийн амар амгалан аз жаргал хамт байхад түшигтэй тулгууртай сайхан бүхнийг өгдөгийм байна гэдгийг
юмыг одоо танд нэгсэндээ суралцуулахаар одоо сэтгэлээс өөр юмгүй. Тийм. Чөрөнгөгүй хэрнээ одоо чи яг юутай юм гээд асуувал одоо байгаа нь надад сэтгэл байна да одоо өөр байх юм алга та гэж хэлэхээр шахуу. Одоо за тийм. Тийм хүн ирж таныг тий тэр хүн чинь магадгүй энэ бага насндаа очирч исэн анхны хайр чинь ч үгүй юм. Одоо тийм хүн чинь ирж эсвэл таны бүр урд төрлийн хүн байх магадaltaй шүү. Энэ хүүхдийг илэрхийлээд байгаа нь. Урд төрлийн. Тийм хүн ирж таны амьдралыг нэгсэндээ ёстой орвонгоор нэргүүлж бодол сэтгэл одоо нөгөө юмыг чинь өөрчлөхийг хэлээд байна л да. Хэн нэгнээс одоо жижигхэн юм сэтгэлийн бэлэг авах нь хүртэл одоо өндөр үнэтэй машин тэрэг авахаас илүү одоо машин тэрэг гэдэг юм байр сабад юу байдгийг тийм үнцэнтэй юм авахаас илүү чин сэтгэлээсээ өгсөн одоо аяг одоо юу гэдэг жижигхэн цэцэгч байдаг юм уу аяг копич байдаг юм уу хүнийг ямар их одоо тийм аз жаргалтай юу болгодог юм бэ гэдэг талаас нь одоо тий бас их өөр юм үзүүлэх гээд байна л да тийм танд нэгсэн ташаал өөр хайр гэдэг юмны өөрийг үзүүлэх гээд байна. За тэгэхээр энэ дээр ороо жинхэнэ хайр бол хоёр биенээ тулж түшээд бие биендээ итгээд бүр ерөөсө хаач бүр ингээд одоо юу ч байхгүй хөдөө нутагт одоо байсан ч гэсэн жинхэнэ хайртай өөртөө ижилхэн одоо итгэсэн хэн нэгнийгээ олох юм бол амьдрал бол ерөөсө тэр чин жинхэнэ одоо энэ амьдралын нэг юм те юм бүхэл бүтэн дүүрэн болж байгаа нь бүр world үзэр гарч ирж байгаа байхгүй. Тэр хайр гэдэг юмны үнц нь энэ хайр гэдэг юм чинь яс юм дээр бүх дэлхий бүх юм бүх ертөнцийг хайр л байх юм бол бүх юм болох юм байна штэ гэдэг нэг тийм жинхэнэ хайртай хүнээ болоод хайр л байх юм бол нэг юу гэдэг вүлээ нэг дээр юу гэдэг штэ одоо сэтгэл байвал банзан дээрч юу гэдэг вүлээ банзан дээрч амьдрал босгоно. Юу гэдэг вэ нэг тийм сонио үг гэдэг чинь жоох арай. Ерөнхийдөө утгах нь тэр нэг санаа сэтгэл нийлж явах юм бол тийм юу тийм банзан дээрээс ч амьдрал босгоно гэдэг үл юу гэдэг вэ? За нэг тиймэрхүү шүү. Санаа яг тэрийг л хэлэх гээд байна тийм. Яг тэр нэг гой төгс үг байд юм аа уулын тохирсон. Тэгээд тэрийг би бүр мартчих нэг тийм үг мэддэг байснаа. Яг л тэрийг л энэ өдрөөр илэрхийлээд байна л та санаа нь бол тийм. Одоо хоёр хүн сэтгэлтэй бол нөгөө өөртөө цүнхтэй хувцас авчраад амьдралыг бол нөгөө санаа сэтгэл нийлэх юм бол хамтдаа урагшлаад бүх юмыг цэцгэлүүлж болно гэдэг нэг тий. Эхлээд хайр байвал дараагийн асуудал бол бусд нь бол асуудал биш л гэж хэлэх гээд байгаа байхгүй. За тийм их сайхан мессежүүд гарч ирж байна. Энэ хүн таны өнгөрсний энийг тавьж явуулах ёстой ямыг тавьж явуулж таны зүрх сэтгэлийг ангааж таныг ингэж айгүй нандинан хайрлаж толгой дээрээ залж ингэртэй тэрвэрж ер нь таныг нэг юм өстой нэг бусдаас харамлан хайрлах хэн нэгэн чинь таны амьдралд таныг идгэж ангаахаар иржээ гэж. За тийм уншлага болж байна. Бас л ер нь энэ хайр сэтгэлийн сэдвтэй энэ гоё уншлагууд өнөөдрийн уншлагууд ер нь их гоё сэдвэн их гоё байсан юм байна да гэж бодож альч 3 групп ер нь гуруулаа л их сайхан өөртөө тийм замналаараа ирээд яг жинхэнэ нэг тийм сайхан хайраа олж байгаа хүмүүсийн гоё юм байна. Тийм. За тэгээд энэ мессежүүд таарахгүй байгаа энэ группийг сонгоод би биш байна гэж бодож байгаа бол таны ээлж дараал нь одоо нэг хорвоо ертөнцид бас ээлж дараал байгаа тий. Тэр нь болоогүй байгаа юм байна гэж хүлээж аваад одоо нэг хэсэг ч гэсэн аз жаргалтай болоод жинхэнэ хүмүүстэйг учирч байгаад нь та талархах тусам таны ээлж бас хурдан ярддаг байгаа шүү гэж. Хорвоо ертөнцийн энергийн хуулийн тийм шүү гэж. Одоо нэг хүний өмнөөс баярлаж хүний өмнөөс талархаж сурах гэж
гэхэд таны хэлж чадахгүй байна гэж ойлгож хүлээж аваарай. За ингээд өнөөдрийн уншлага энэ хүрээд өндөрлөё. Уншлагуудыг өндөрлүүлье. За баяртай амжилт хүсье.